За сайн бацгаана уу та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Тэгэхээр фотолайвын одоо миний ээлжид цуврал маань бол эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр бол ингээ 16 дугаар цуврал маань л эхлэж байна. Тэгээд энэ цувралаараа бид энтхэгийн гэр зурагчин Danish Stick гэдэг энэ хүний нэгэн бас гайхалтай төслийн тухай ярилцсан. Энэ уран бүтээлчийн тухай ярихаас өмнө нэг жоохон мэдээллийн шин чанартай юм хэлэхэд яг одоо фотолайвын хувьд бол бас нэлээд олон өөрчлөлтүүд бол гарч байгаа. Тэгэхээр фотолайвыг цааш нь үргэлжлүүлэх, илүү өргөжүүлэх, илүү мэргэжлийн болгох, илүү одоо ач холбогдолтой агуулгын хувьд сайжруулах гэх мэтчлэн олон зорилгоодыг одоо ажил хэрэг болгохын тулд бид бүхэн бол өөрчлөлт хийж байгаа бол та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо 5 сараас ахуулаад та бүхэн бас анзаарсан байж магадгүй. Яг жишээлбэл би өөрийнхөө цувралыг хийхдээ жишээлбэл ингээд яг тухай зорилготойгоор арай богино хугацаагаар одоо эдийн 40 минут биш нэг 30 минут хүртэл тийм хугацаагаар хийгээд байгаа. За тэгэхээр ингэж хийгээд байгаа бас нэг шалтгаан бас юу вэ гэхээр одоо micro teaching гэдэг ойлголт бол байдаг, олон улсын ойлголт байгаа. За тэгэхээр энэ ойлголт маань юу вэ гэхээр 1963 онд одоо Америкийн нэгдсэн улсын Стэнфордын багшийн боловсролын сургуулийн профессор Dwight Allen гэдэг хүн бол яг энэ форматыг буюу аргачлалыг бол ингээд ерөөхдөө бол одоо бүтээсэн юм байлээ. За тэгээд энэ нь бол яг мэргэжлийн багшийг бэлтгэхэд ингээд ашигладаг юм аргачлал одоо хүртэл ашиглагдаж байгаа. За micro teaching гэдэг бол ойролцоогоор одоо 20-30 минутанд багтаагаад яг тухай зорилготойгоор оюутнуудад болон одоо ямар нэг хүнд одоо мэдээллийг богино хугацаанд маш тийм бүтээмжтэйгээр маш ач холбогдолтой байдлаар ингэж хүргэхийг бол micro teaching бол гэж хэлээд байгаа. Тэгээд энэ яг аргачлалыг ашиглаад би 5 сарын сүүлд Английн их сургуулийн урлагийн сургуулийн оюутнуудад бас нэг хичээл зааж утсан. Тэгээ миний хувьд бол айгүй таалагдаад яг бэлтгэл ажил нь бол нэлээд их байгаад байгаа. Гэхдээ бол яг ингээд нөгөө тухайн энэ үзэгчдэд болон сурахыг хүсэж байгаа хүмүүст бол илүү ач холбогдолтой гэдэг үднээс яг энэ micro teaching гэдэг одоо аргачлалыг бол бас 30 минут хүртэлх хугацаанд мэдлэгийг маш тийм бүтээмжтэйгээр ингэж олгох энэ аргачлалтаас өөрөө би ингээ сайн суралцаад илүү одоо өөрөө мэргэжих тийм сонирхолтой байгаа учраас ингээд фокуслаад явж байгаа гэдэг бол хэлэх хэрэгтэй баг. За тэгэхээр сая хэлснээр бол яг одоо яг лайв болгон маань яг энэ ялангуяа энэ цуврал маань бол яг та бүхэнд бол голдуу одоо олон улсын нэр хүндтэй олон шагнал авсан дэлхийд одоо гайхагдсан бүтээлүүд маш олон улсын платформууд дээр хэвлэгдсэн үзэсгэлэн гаргасан олон номууд гаргасан энэ уран бүтээлчдийг гэрэл зургийн сэтгүүлчдийг болон гэрэл зургийн уран бүтээлчдийг танилцуулаад явж байгаа. Энэ дунд бас нэг цаашдаа бас Монголын уран бүтээлчдийн бүтээлүүд оролцуулах бол хүсэл бол маш их байгаа. За тэгээд энэ уран бүтээлчдийг сонгохдоо миний хувьд бол зарим талаараа бол би урд нь мэддэг байсан хүнээ сонгодог. Зарим талаараа бол заримдаа шин гэдэг юм уу бас нэг сайн одоо бас мэдэхгүй байсан. Гэхдээ бол ингээд яг энэ яг одоогийн гэрэл зургийн дэлхийн гэрэл зургийг тохиолж байгаа тийм хүмүүсийн бас бүтээлүүдийг монголчууд бас төдийлөн мэдэхгүй байгаа юм хүмүүсийн тухай бас бүтээлүүдийг бол танилцуулах нь бас их зөв гэж бодоод байгаа. Яагаад тэгэхээр Монголд бас илүү танигдсан хүмүүсийн тухай уран бүтээлчдийн тухай бас их яриад хань нэг талаасаа нэг туушрал үүсгдэг бас нэг тийм талтай байгаа. Нөгөө талаасаа бол бид нар бол бас ингээд яг одоо бас дэлхийд юу болоод байна, хэн ямар бүтээл хийгээд байна, ямар одоо бүтээл үнэлэгдээд байна, ямар одоо бүтээлийн төслүүд илүү одоо ач холбогдолтой байгаад байна гэх мэтчлэн одоо тийм сүүлийн үеийн мэдлэг одоо мэдээллийг бол бас ингээд хүргэх нь бас их чухал гэж бодож байна. За яг Данишийн хувьд бол яг харамсалтай нь ерөөсөө сар хүрэхгүй хугацааны өмнө амнасаа алдсан байгаа. Тэгэхээр энэ хүн бол өөрөө бол дайн мөргөлдөөний конфликтийн бүсэд бол их олон жил ажилласан. Өөрөө тэгээ ажиллаа хийж явж байгаа 7 сарын 16-нд бол амнасаа алдсан хүн байгаа. Тэгэхээр Афганы үндэсний арин болон талибанчуудын хоорондын мөргөлдөөний одоо хоорондын мөргөлдөөн дунд ингэж зураг авч явж байгаад Пакистаны хэллийн ойролцоо бол ингэж амиа алдсан байгаа. Тэгэхээр нэг талаас энэ хүний хувьд бол маш залуухан дөнгөж 37 наснда бол ингээд амиа алдсан ч гэсэн
энэ хүний хийсэн бүтээсэн зүйл бол ингээд маш удаан хугацаанд яригдах байхаа гэдэг яригдах байх гэдэг нь бол нэг талаасаа нэг уран бүтээлч хүний бол хамгийн тийм гайхалтай бас зүйл байгаад байгаа. Хэдийгээр бид бол бүгдээрээ л бол мөнх биш. Тэгээ зарим нь л арай ихт явна, зарим нь арай жоох наслан тэг хүн болгон ондоо. Гэхдээ нөгөө их наслан гэдэг нь их бүтээсэн, эсвэл бага наслан гэдэг нь дутуу бүтээсэн гэсэн үг л ерөөсөө биш. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо яг энэ цувралд уран бүтээлчдийг бүтээлээ сонгохдоо би одоо юу гэдгийг тухайн хүнийх нь аль улс орны хүн ч гэдэм үү, эмэгтэй юм уу, эрэгтэй юм уу, хөгшин юм уу, настай юм уу, залуу юм уу гэдэг бол ерөөс огт сонгодгүй. Жишээлбэл хамгийн сүүлийн бас цуврал 15 дууссан уран бүтээлч бас энтгэх хүн байгаа. За тэгээд энэ одоо өнөөдөр явах гэж байгаа Данис ч гэсэн өөрөө бас энтгэх хүн байгаа. Тэгэхээр яг тухайн хүний угсаа гарал аль улсын иргэн ч юм уу тэр бол нэг өмнөд бол нэг тийм чухал гэж бас би үздэг. Хамгийн гол нь бүтээл дээр нь голчлоод бүтээлийнхэн чансаа ач холбогдол дээр ер нь бол илүү анхаарлаа хандуулад явдаг гэдэг бас энд хэлхэн зүүн баха. За тэгэхээр яг одоо бид нэр ингээд дэлгэцээ ерөөхдөө бол шеэрлжээ. За тэгэхээр та бүхэн яг одоо дэлгэцэн дээр Даниш Сидикийн өөрийнх нь одоо яг вебсайтыг бол харж байна. За тэгээд энэ вебсайтын та бүхэн бол харж байгаа бол ингээд яг өмнө нь бол одоо яг 2021 он гэсэн энэ нас басан жилийн бичээгүй байсан одоо бол ингээд бичсэн байж байна. За тэгэхээр энэ вебсайт маань одоо ингээд ерөөхдөө бол ингээд архив болж үлдэж байна гэсэн үг. За тэгээд энэ бол бас магадгүй бас бидний бас их дутуу хийдэг зүйл юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүн одоо бохон болоход ингээд цаана ингээд үлдэх одоо судлаачдын хувьд, оюутнуудын хувьд, гэр сург уран бүтээлчдийн хувьд ингэж үлдэх юм ингэж ерөөсөө олонд ингэж нээлттэй юм платформ дээр ингэж мэдээлэл бүтээлүүд нь байдгүй учраас ингээд бас яг бидний хувьд бол бас энэ суух мэдэх илүү сайжрахад бас их бэрхшээл болд юм болов уу гэж би ойлгоод байгаа. За тэгэхээр та бүхэн харах юм бол ингээд энэ яг зүүн гавтлын жагсаалтан дээр ингээ энэ хүний хийсэн за Сингс гэдэг нь яг нэг одоо шотууд гэдэг бол та нэг бүтээл нэг зөвхөн дан авсан бүтээлүүд гэдэг бол та мэдж байгаа хүн мэдж байгаа. Тэгээ бус нь бол ихэвчлэн тийм бүтээлийн төслүүд бол ерөөхдөө бол байгаа. За ингээ Синглийн ингээ бас жоохон ганц зарийн үзээд энэ тэгэхээр яг Сингл гэдэг маань яг л ерөөсөө яг дан ганц бүтээлийн төсөл гэдэг том утгаараа биш яг л дан ганцаараа ингээ илүү фокустай авсан гэдэг талаас нь ойлгоорой. Цуврал одоо бүтээлийн төслөхээр арай өөр тийм бас утга агуулгатай болж байгаа. За тэгээд энэ зургуул жишээлбэл саяхны одоо 4-5 сард бол одоо эдэг усад дэгдсэн коронавирусын дельта хувилбар болоод энтэг усад бол маш хүнд гарц учруулсан байгаа. Тэгээд энэ та бүхэн бол харж байна. Юу болж байгааг. Олон мянган хүн бол амнасаа алдсан байгаа. За тэгээд ингээд цаашаа ингээд явах юм бол ер нь бол яг маш олон тийм төслүүд байж байгаа. Та бүхэн харах юм бол одоо ингээд за Рохинжа гэдэг одоо өнөөдөр бидний ярих төслүүд байгаа. Дээрээс нь энтгэг болон энтгэг Афганистан, Пакистан. За тэгээд одоо хамгийн одоо өөрийнхөө байрлалаас гэх юм уу тий хамгийн холдож хийсэн төслүүд бол Швейцарт хийсэн төсөл байгаа. Энэ бол бас их сонирхолтой бас надад санагдсан. За энэ төсөл бол одоо Швейцарын бункерт дах амьдрал гэсэн одоо тийм нэртэй. Тэгээд энэ Швейцарт бол та бүхэн бол мэдж байгаа дэлхийн 2-р дайнаас үүдсэн одоо бункер буюу одоо хорогдох байр гэж монголоор хэлэх бах. Энэ хорогдох байрууд бол одоо яг Германы нутаг дэвсгэр, Австрийн нутаг дэвсгэр, Швейцарын нутаг дэвсгэрд бол маш олноороо байдаг. За тэгээд энэ бол мэдээж хэрэг одоо дэлхийн 2-р дайнд усаад хутсан. Тэгээд ер нь хэрэглээгүй ингээ хоосон байж идэг ийм ер нь бол байдгийн бэлээ. Тэгээд сүүлийн үед бол нөгөө нэг одоо 3 дахь орнуудаас энэ хүчил одоо барууны хүчилтэй орнууд руу чиглэсэн цаашдын одоо
за аян одоо маш их хэмжээгээр явж байгаа учраас одоо энэ одоо энэ төсөлд гол төрүүд болж байгаа энэ хүмүүс бол дандаа ер нь бол цагаачд байгаа. Швейцарын иргэд биш. Тэгээд энэ одоо бункерт ингэж одоо байрлаж амьдарч одоо амьдралынх нь одоо өдөр тутмынхаа хийдэг зүйлүүд бол та бүхэн бол харж байна. Тэгэхээр та бүхэн харах юм бол ихэвчлэн залуу 30 наснаас доош насны эрэгтэйчүүд байгааг бол ерөөхдөө анзаарч байгаа бах тий. Гэхдээ энэ одоо нэг хүн болгоны цаана ингээд гэр бүл байж байгаа. За тэгэхээр та бүхэн харж байгаа бол энэ хүн бол ингээд тусаар ингээд явж байна. Энэ бол ингээд гэр бүлийнхэнтэйгээ яриад бас л ялгаа байхгүй л одоо хүний амьдрал учраас гэр бүлийнхаа амьдралыг сайжруулчих гад гайваа амьдруулчих гад ингээд явж байгаа. Ийм л одоо хүмүүсийн тухай бас ингэж баримтжуулан гоё төсөл хийсэн байна. За тэгэхээр яг бидний өнөөдөр фокус хийх сэдв маань Рохинжа үндэсний одоо Рохинжа үндэстэн гэж ярина л да. Яг бол одоо яг та бүхэн зарим хүн ч юм бол яг энэ тухай бол мэдчихэж магадгүй илүү одоо яг гэр зургийн сурвалжлага гэдэг хүмүүс бол яг энэ Рохинжа үндэстэнд одоо үндэсний цөөнх гэж ярих бах. Тийм цөөхөн тохиолдоод байгаа энэ гай гамшигын тухай бол илүү мэдчихэж магадгүй. Тэгээд яг илүү зүгээр маш товчхон хэлэхэд бол энэ үндэстэн бол яг Мянмар улсаас гаралтай. Мянмар улсад бол маш олон одоо 100 гаруй үндэсний цөөнхүүд бол амьдардаг. 130 гаруй гэж юу нь бол би бодож байна. Тэгвэл энэ яг Рохинжа гэдэг энэ үндэстэн байна. Өөрөө ер нь исламын шашинтай ийм үндэсний цөөнх байдаг юм байна. Нэг ойролцоогоор нэг сая гаруй хүн бол ерөөхдөө бол нийтдээ байсан юм байна. За тэгээд энэ Рохинжа үндэсний цөөнхийг бол одоо Мянмар улс бол одоо яг өөрийнхөө улсын иргэн гэж одоо аль биесээр хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Тэгээд мөн ямар нэгэн байдлаар аюулгүй байдлын ч юм уу хангадаггүй юм байна. Энэ хүмүүсийг маш ихээр гадуурхдаг юм байна. Бүхэл одоо системийн нийгмийн тогтолцоонд бол ингээд яг төвшөндөө ингээд их гадуурхалд өвчтдөг юм байна. Тэгээ мөн бас олноор нь одоо хамархлан хөнөөх юм хит хитэн том одоо гэмтэргүүд бол ингээд Мянмарын нутаг дэвсгэрч бол гарсан байгаа. За тэгээ энэс үүдээд бол 2015 оноос эхлээд ингээд Рохинжа одоо энэ үндэсний цөөнхүүд бол одоо Азийн зүүн өмнөд Азийн орнууд голдуу ингээд цагаачилж одоо эхэлсэн. Одоо хууль бусаар цагаачилж ингэж эхэлж амьд гарахын тулд үр хүүхдээ авахын тулд эсвэл мэдээж хэрэг бол одоо илүү одоо аюулгүй нийгэмд аюулгүй орчинд одоо үр хүүхдээ амьдруулахын тулд энэ хүмүүс бол одоо чадхаараа ингээд тийшээ ингээд цагаачлаад гэр бүлэрээ 20-аараа 30-аараа 5-аараа 2-3-аараа ингэж одоо бол маш их одоо хүртэл Рохинжа үндэсний цөөнхийн зэрэг хийгдэж байгаа гэмтэргүүд бол үргэлжилж байгаа гэдгийг бол одоо бас онцлж хэлхэн зүг баха. Тэгээд магадгүй одоо бидний хувьд бол нэг талаасаа би бас нэг шүүмжлэлтэй ханддаг зүйл нь юу байдаг вэ гэхээр хит одоо бас ингээл Монгол бүх зүйл ингээ Монголтой холбоотой юм шиг гэж бодох нэг талаасаа бас нэг туушрал юм болов. Тэгэхээр дэлхийд олон улс орн байж байгаа. Олон улс орнд бол янз янзын зовлонгууд байж байгаа. Маш олон тооны хүмүүс бол хэцүү нөхцөл байдлаар амьдарч байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол бас харьцангуй одоо харьцуулах юм бол харьцангуй их тайван тогтносон газар амьдарч байгаа. Тийм тэгэхээр нэг талаасаа бид нэр бол ингээд бас өөрсдөө байгаа боломжуудыг бас илүү одоо ойлгох, нөгөө талаасаа бас бусдад тохиолдож байгаа одоо зовлон шанал бэрхшээлүүдийн тухай бас ингэж мэддэг, судалдаг, бас нөхдөг бас байх нь айгүй чухал гэж бодож байна. Тийм тэгэхээр энэ яг ялангуяа яг энэ Рохинжа refugee crisis буюу Рохинжа үндэстний одоо Рохинжа цагаачдын хямрал гэдэг энэ бүтээлийн төслөөрөө өөрийнхөө яг энэ нөгөө дээлэд ажилдаг одоо багаараа бол энэ шагналыг бол авсан юм билээ. Тэгээд Pulitzer гэдэг одоо та бүхэн мэдж байгаа одоо гэрэл зургийн сэтгүүл зүүн салбарт бол одоо хамгийн том одоо шагналуудын нэг. Энэ шагналыг бол яг гэрэл зургийн бүтээлийн төслийн чиглэлээр бол Дэниш бол авсан юм билээ. Тэгэхээр энэ бол одоо яг энтэг хүмүүсийн хувьд бол хамгийн анхны удаа одоо энэ том шагналыг авсан ийм түүхэн бас зүйл байсан юм байна. Тэгэхээр
энэ яг вебсайтын хувьд бол та бүхэнд бол яг фотолайвын групп дээр би шеэрлэчээ. Тэгэхээр та бүхэн бол өөрийнхөө цаг хугацаагаар ороод энэ бүтээлүүдээ сонголт нь бол ингээ бас яаж байгаад байна. За энэ одоо жишээлбэл мэдээж яг бол энэ хүн бол ингээ хитэн зураг бол аваагүй. Гэхдээ бол ингээ сонгож оруулахдаа одоо хитэн зураг бид өөрөө яасан харъя. Яг энэ төслийн хувьд за тэгэхээр нэг 10 юм 11 зураг байх шиг байна. Бисээ тоогоо алдчихлаа. Тийм. Тэгэхээр ерөөхдөө бол та бүхэн бол энийг бас портфолио байдлаар бол ойлгож болно. За тэгэхээр энэ яг одоо Danish Siddiq-ийн одоо өөрийнх нь одоо бурхан ботлоо хийсэн энэ одоо бүх одоо гол одоо үндсэн эсвэл одоо чухал ач холбогдолтой гэж хэлж болохоор энэ төслүүдийн энэ одоо сонголтуудыг бол та бүхэн харж байна. Тэгээд энэ яг энэ төсөлд бол нэг 10-аас 11 зургийн за тоолч 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 яг 11 зураг байгаа юм байна. Тэгэхээр энд би юу хэлэх гээд байгаа юм гэхээр монголчуудын хувьд бол бас ингээд нэг их л задгай байдлаар ингэж яваад байгаа зүйл их юм бол бүтээлийн төсөл байдлаар ингээд яг зураг авахтаа бол хандах нь бол айгүй бага байгаа тийм. За тэр нь бол хүн хүний сонголт байж болно. Гэхдээ та бүхэн ингээд буцаад эргээд ингээд харахад тийм энэ одоо жишээлбэл яг энэ одоо төслийн бүтээлийн төсөл дээр энэ хүн одоо 1000 зураг жишээлбэл ингээд тавьсан байх юм бол ямар шиг байдлаар харагдах вэ тийм. Энэ хүн бол мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн гэр зурагч ингэж бол харагдахгүй нь бол ойлгомжтой шүү дээ. Яагаад тэгэхээр тэр дундаас 1000 зураг авсан байж болно, хэдэн 1000 зурагч авсан байж болно, хэдэн 150 зурагч авсан байж болно. Тэр дундаас хамгийн онцлог бүтээлүүдээ ингээд сонгож чадна гэдэг бол тухайн бас мэргэжлийн гэдэг одоо шалгуурын бас нэг зүйл гэдэг бол энд онцлох хэрэгтэй гэж бодож байна. Тийм тэгэхээр одоо жишээлбэл зарим төслүүд нь ерөөсөө хэтгэн 4-5 тийм бүтээлийг сонгоцсон байж байгаа. Тэгэхээр энэ сонголт гэдэг зүйл маань бол бас маш чухал зүйл болсон байна. За энэ сонголтыг бол одоо хийхэд бол мэдээж бол тийм амархан бол байхгүй. Гэхдээ эхнээсээ илүү бодох, төлөвлөх, бүтээлийн төсөл байдлаар ингээд босгуулаад явчих юм бол энэ сонголт бол бас нэг тийм хэцүү, айхтар хэцүү зүйл бас байхаа болчихно. Тэгээд эхнээсээ бүтээлийн төсөл байдлаар ингээд сэдв утга концепцийг нь бүтээлийн төслийг нь бодож явахгүй болохоор сүүлдээ ингээд хэдэн 10,000, хэдэн 100,000 зургийн дундаа ингээд төөрөөд яаж багцлахаа мэдгүй, яаж одоо сонгохоо мэдгүй, ямар байдлаар ингээд сэдвчлэхээ мэдгүй гэх мэтчлэн олон одоо маш тийм том асуудлууд, цаг хугацаа маш их үрсэн юм том асуудлууд ингэж бий болоод байгаа юм шиг надад бол ажиглагдсан юм аа. Тийм. Тэгэхээр энэ бас одоо манай фотолайвын группийн хувьд бол ялангуяа фотолайвын хувьд бол ингээд бас ингээд хүмүүсийг одоо дадлагжуулах, чадахжуулах тал дээр энэ дээр бас биднээс бас анхааран гэж бас бодож байна. Тэгэж бол биднээс ингээд илүү чансаатай, илүү төлөвлөгөөтэй, илүү одоо магадгүй Монголоос хальсан стандарттай бүтээлүүд хийх юм боломж олцсон нь бол бас илүү бас гахвахаа гэж бодож байна. За тэгэхээр бүтээл дээрээ ингээд илүү яриа гэж бодож байна. За тэгэхээр та бүхний харж байгаа энэ одоо яг бидний одоо өнөөдөр ингээд голчиж явах гэж байгаа энэ бүтээлийн хувьд бол яг нэг дан сингл буюу одоо ийм шотыг бол би сонгосон байгаа. За энэ шот бол ингээд хөндлөн тийм зохиомжтой. Та бүхэн бол яг зохиомжийн наан бол одоо ийм эмхтэй хүн байна те. Эмхтэй хүн ингээд та бүхэн харж байгаа бол ингээд их гараараа ингээд тулаад нэг хөлөө бол өвдгөөрөө тулцсан, нөгөө хөлөө бол ингээд яг ингээд хөлөө хагас одоо суудсан юм байдалтай. Тэгээ энэ эмэгтэй хүний царайг бол биднээс бол харахгүй байгааг та бүхэн бол анзаарч байгаа. Энэ хүн бол үнэхээр одоо ядавч туйлдсан. Тэгээ энэ эрэг дээр ингээд гавчаад ингээд бүр ингээд газрыг ингээд гараараа ингээд мэдэрч байгаа энэ нэг гайхалтай юм тийм сэтгэл хөдлөмөрийн мөчийг бол одоо энэ хүн бол Danish маань ингээд буулгаж чадсан байна. За тэгээ цаана бол та бүхэн харж байгаа юм тийм ингээд энэ нэг гараагаар хийсэн болтой нэг тийм зайв тэн дээр ингээд байж байгаа хүмүүс те тэгээ далайн ингээд яг эргэн хэсэг бол ингээд байж байна. За тэгээд яг өнгөт зураг өнгөт авах уу эсвэл одоо хасгаанаар авах уу гэдэг тухайд бид нар бол өмнөх лайвуудаар бол хэд удаа бол хүндсэн байгаа. Гэхдээ бол би бас ахаад энийг хүнд хэрэгтэй гэж бодоод байна л да. Яагаад тэгэхээр энэ дээр бас л нэг тийм мэргэлзээч юм шиг нэг тийм
сонирхолтой зүйл яваад байна. Яг тэгэхээр яг одоо баримтат гэр зураг, фотожурнализм, documentary photography аль нь ч байсан хавцаан байх ёстой ч гэдэм өнгөт байх ёстой гэдэг тийм стандарт юм уу, тийм школ байхгүй. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг дижитал камер бий болоогүй ах үед авсан зургнууд бол яг харахгүй л одоо ихэвчлэн хавцаан байгаа нь бол ойлгомжтой. Гэхдээ бол яг өнөөгийн үед бол тийм стандарт школ, тийм чиглэл заавар бол ерөөсөө хаанч байхгүй. Тухайн төслийнхөө хувьд бол ингээд тухайн төсөлдөө зориулж одоо яг концепт агуулгаа төлөвлөгөө бодохдоо энэ одоо бүтээлийн төслийг өнгөтөр болгох нь зөв үү, эсвэл одоо хавцаанаар болгох нь зөв үү гэдэг уран сайхны шийдлийг бол бас өмнө нь бас бодох нь бас үгүй би бол миний хувьд бол тэгж боддог. Жишээлбэл одоо юу гэдгийг наацхаа одоо бас Английн гэр зурагчин Саймонтой бас ингээд бид нэг лайв хийгээд яхад бол хэлжлээсэн л та. Ерөнхийдөө бол зураг авахаасаа өмнө ямар кадрыг буулгах уу, хэдэн цаг үед авах уу, ямар гэрэлтэй байхад одоо авах уу, ямар сцен буюу одоо ямар тийм одоо background буюу одоо зохиомжийг авах гэдэг зүйлээ бол ер нь бол өөртөө ингээд ер нь эскизээр юм уу өөртөө буулгачдаг. Тэгээд яг одоо зураг авах процесс нь бол илүү гүйцэтгэлийн тийм болчдөг гэдэг ийм байдлаар бол явж ирснийг бол та бүхэн бас санаж байгаа гэж магадгүй. За тэгээд зөвхөн ингээд харьцуулах үүднээсээ би ингээд юу байсан байгаа. Энэ зургийг бол ингээд хавцаан бас болгоцсон байгаа. Та бүхэнд л ингээд харуулъя. За тэгэхээр хавцаан болгоод ингээд харахаар бас их айхтар өөрчлөлтүүд бас гарч байгаа бол та бүхэн ингээд харж байгаа гэж найдаж байна. За тэгэхээр өнгөт хувилбар дээр нь байгаа нөгөө одоо энэ эмхтэн тий энэ авсны өнгө, энэ одоо эмхтэн яг энэ гарн дээр нь байгаа энэ нойтон гарны хөдөлгөөн, за тэгээд энэ одоо гоё юм одоо өнгө байна тий оролтынх нь өнгө, энэ бүх зүйлүүд ингээд айгүй гоё тоглолт үүсгэж байгаа тий энэ өнгөний тоглолт үүсгэж байгаа энэ элементүүд нь ерөөсөө огт байхгүй болчиход байгаа бол та бүхэн харж байгаа тий ерөөсөө огт байхгүй. За тэгээд гэрлийн хувьд бол яг ерөөсөө энэ бол энэ зураг бол ер нь бол яг нав дээр байхад өдөр авсан 12 цагаас хойш авсан юм зураг та бүхэн бол анзаарч байгаа бах тий. Сүүдэр бол ингээ яг одоо тухайн хүний дээрээс доор бол галчин нар бол яг дээрээс 1-2 цагийн хооронд авсан зураг бас байж магадгүй. За тэгээд цаатлын одоо энэ байгалийн энэ өнгө та бүхэн ялгарлуудыг ингээ харж байна тий. За нааталт нь бол ингээ газар дээр ингээ элстэй ингээд одоо яг усны хувьд бол ингээд илүү одоо элстэй ингээ бор өнгөтэй болонгоо цаашлах тусам илүү ингээд өнгө нь ингээ цайвар болоод ингээ цэнхэр болоод бүр цаашаа ингээ уул нь бол ингээ тийм гоё юм нүгэлцсэн юм цэнхэр болоо. Дээрээс нь ингээд уул энэ яг үүл хоёрын энэ хоорондын ингээд нийлцсэн байгаа. Дээрээс нь тоглолтууд энэ гоё ингээд яг бараг зурцсан юм шиг одоо энэ үүлийн тоглолтуудыг ингээд маш гайхалтай харах боломжтой байгаад байна. Тэгээд яг хавцаан дээр бол яг энэ өнгөт шиг ийм одоо импакттай буюу юм нөлөөтэй харагдахгүй байгааг бол та бас анзаарч байгаа гэж бодож байна. Тэгэхээр юу гэж би хэлэх гээд байна гэхээр тухайн нөхцөл байдал, тухайн газар зүйн байршил, тухайн төслийн онцлог, ач холбогдол, агуулга маш олон зүйлээс шалтгаалж энэ шийдлүүд ингэж явж явах хэрэгтэй юм аа. Уран сайхны шийдлүүд ялангуяа гэр зураг урлагт бол одоо яг хавцаанаар эсвэл одоо өнгөтөр авах гэдэг сонголт бол маш чухал байгаад байгааг бол та бүхэн бол ингэ харж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ зураг бол одоо яг энэ одоо бүтээлийн төсөл хэрвээ яг хавцаанаар энэ хүн нийш эстетик шийдээд тэгээд шийдсэн байсан бол яг өнгөтөр авсан шиг ийм илүү ийм чансаатай ийм одоо визуал талаасаа ийм гайхалтай харагдаад тэр одоо янз янзын олон шагналуудыг бол авахгүй байсан баха гэж би бодож байна. Ягаад тэгэхээр энэ яг тухайн хүний бас өөрийнх нь уран сайхны мэдрэмжийн асуудлаас давхар ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн ингээд бодорой дараа ингээд одоо ахаад ингээд камера барьж авахдаа яг одоо бас аялж байгаа хүмүүс бол зөндөө олон байж байгаа. Тэгэхээр яг автоматаар өнгөтөр авах хэрэгтэй ч юм уу автоматаар ингээд хавцаанаар авах хэрэгтэй гэдэг тийм одоо хөвшмөл сэтгэлгээ хэрвээ суудсан байгаа бол ингээд тэрнээс айлбалах салахыг хичээгээрэй. Тэгээд тухайн нөхцөл байдалд тохируулаад аль нь илүү зохимжтой байх вэ, аль нь илүү одоо илүү харагдах вэ, аль нь илүү сайн харагдах вэ гэдэг үүднээс нь бас ингээд бодоод ах юм бол бас цааш энэ илүү хомсортой алхам болоод хомсортой алхам буюу одоо яг уран сайхны шийдэл нь илүү бас ингээд оновчтой болох болов уу гэж бол би бодож байна. За үүнээс гадна бол мэдээж хэрэг бол одоо миний байнга ярьдаг, өгөлдөг гэж одоо баг
хэлж болно. Энэ одоо яг screen sharing is paused гэнэ. За жаа. Хэта. Чи. За жоохон садчлаа уучлаарай. Тэгэхээр би бол энэ дээр ингээ ерөнхий одоо яг талбайн хуваалтуудыг айгуу тийм энгийн байдлаар хийцэн байгаа. Та бүхэн бол харж байгаа. Тийм тэгэхээр ер нь одоо хит хитэн тийм хөвшмөл ойлголтууд Монголд бас их байгаад байна л да. Тэгэхээр жишээл одоо юу гэдгийг гэрэл зураг бол одоо гэрэл сүдрийн тоглолт ч гэдэг юм уу тий. Яг үндэ бол яг зөвхөн гэрэл сүдрийн тоглолт биш гэдэг нь бол ойлгомжтой гэж би бодож байна. Тэгэхээр тэрийг бол одоо бас ингээд энэ задлах гад энэ ойлголтыг илүү зохис байдлаар болгох гад бол энэ лайвуудыг бас хийгээд байгаа гэдгийг бол та хүмүүс ойлгож байгаа. Тийм тэгэхээр мэдээж хэрэг бол гэрэл зургийн урлаг бол гэрэл сүдрийн тоглолт нь бол ойлгомжтой. Гэхдээ зөвхөн гэрэл сүдрийн тоглолт бол биш гэдгийг бол та бүхэн мэдж байна. Яг энэ одоо яг энэ зохиомжийн хувьд бол та бүхэн ингээд хуваалтуудыг харж байна тий. Хуваалтууд нь бол маш тийм ойлгомжтойгоос гадна хуваалтууд нь маш тийм гоё хоорондоо ингэж уялдаатай бие бинийгаа дэмжсэн ийм байдалтай. Тэгээд талбайг одоо яг ингэж тийм зохимжтой одоо хуваах энэ одоо зохимжтой буюу одоо зохиомжтой яг дүрслэл талаасаа илүү ийм одоо хувааж сурна ингэж харж сурна гэдэг бол бас нэг талаараа бас хүний бол бас эрдэм бас чадвар байчаад байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд бол одоо энэ чадварт бол одоо зарим гэр зурчд бол одоо өөрийнхөө туршлагаар бас сурдаг. Зарим хүмүүс бол одоо суусгай сурдаг. Янз янзын байдлаар одоо холимог байдлаар сурдаг. Даниш Сэдикийн хувьд бол өөрөө бол ярьслага өгсөн байлээ. Тэгээд би миний одоо бол яг гэр зургийн зураг одоо авахд суралцсан суралцахтаа бол одоо 80% нь бол ерөөсөө цэвэр туршлагаараа би ингэж олж авсан ийм мэдлэг чадвар байгаа гэж өөрөө хэлсэн мэлээ. Гэхдээ бол яг өөрөө бас кино зураглагчийн чиглэлээр сурж байхдаа гэр зургийн бас үндсэн арга техникүүд суралцсан ийм хүн юм байлээ. Мөн одоо энэ хүмүүс өөрөө эдийн засгийн чиглэлийн бас тийм зэрэгтэй хүн гэдгийг бас хэлэх нь зөв баха. За тэгэхээр зохиомж дээр бол бид нар бол маш олон зүйл ярьж болно. Тэгээд зохиомжийн тухай бол бас магадгүй одоо яг Монголын гэр зурагчдын одоо ихэнх хувь нь бол яг үндсэн одоо яг тийм онлайн үндстэйгээр ингэж бас нөгөө сураг өөрийнхөө туршлагаар өөрийнхөө хоббигоор ингэ сонирхлоор ингэ сурсан болохоор энэ нэг зохиомжийн суурь мэдлэг бол жаахан сул байгаад байгаа юм гэж би бол боддгийн. Тийм тэгэхээр хотол авч гисэн цаашдаа энэ зохиомжийн мэдлэгийн үндсэн суурь мэдлэгийг одоо чатгаараа тэгээд энэ яг энэ онлайн захим хичээл байдлаар ингээ бас орохыг хүсэж байгаа. Тийм тэгэхээр хүн болгоод их сургууль сураад хүн болгоо ингээ оройн сургууль сурах боломж байхгүй учраас ингээд та бүхэн бас арай албан бус байдлаар гэхдээ өөрийнхөө цаг өөрийнхөө ажлынхаа хажуугаар бас сурах боломжтой гэж бол би бол бас үзэж байна. За тэгэхээр зохиомжийн энэ хуваалтуудын тухай зохиомжийн үндсийг бас одоо яг онлайн түвшинд сураагүй хүмүүсийн хувьд бол эхлээд бол ойлгоход бол ерөөсөө маш төвөгтэй байдаг гэж хэлж байна. Тэгэхээр мэдээд энэ зөвхөн одоо хуваалтын тухай ярихад бол маш хэцүү. Яагаад гэвэл одоо та бүхэн ингээ харах юм бол яг энэ одоо яг энэ наадлалт байгаа одоо хамгийн одоо гол субъекттэй энэ субъект би одоо яг энэ субъектийн энэ баг зэргийн сүүдрийг хүртэл ингээ энэ яагаад гэвэл энэ сүүдэр ч гэсэн өөрөөс тоглолт ингэж явуулж байгаа. За энэ хайрд одоо энэ эмэгтэй хүн яг дээрээс нь нар туссан байгаа учраас энэ эмэгтэй хүний царай нь халахлагдаад энэ сүүдэр бас өөрөө бас энэ яг ерөөхдөө бас энэ битно гэж ярьдаг. Ерөөхдөө юм хар үндсэн одоо тийм битнонуудыг буюу хар тийм хэсгийг бол одоо нэлээд хамгийн одоо хар хэсэг нь бол ерөөхдөө гүнзгий хар хэсэг энд байгаа тийм. За тэгээд энэ наадлалтанд байгаа энэ яг эргийн дагуу байгаа энэ усны энэ хөдөлгөөнүүд бас өөрөө ингээд тоглолтууд ингээд зохиомжинд бол ингээд бас байгаа бий болгож байгаа. За энд ингээд жижигэн чулуунууд юм байгаа. Энэ бүх болгон ерөөхдөө бол ингээд тухайн хэмжээний ингээд тоглолтуудыг ингээд бий болгож байгаа. Яагаад энэ ингээд хөдөлгөөнтэй байгаа их нэгдүгээр чанарын дээр нь бол ингээд давлгаа бас ингээд яваад байгаа юм та бүхэн харж байгаа. Нөгөө талаасаа бол энэ хүн яг энэ одоо зүгээр илүү магадгүй би тэгж ойлгоод байж магадгүй илүү одоо унших юм бол энэ хүн бол одоо яг энэ далайн хэрэг дээр ингээд амьд хүн тэг хүмүүн бодгал гэдэг утгаараа ядуу байна уу баян байна уу ямар байна уу цагаач байна уу цагаач биш байна уу тэр статусаас үл шалтгаалсан байдлаар ингээд энэ хүн бол одоо
одоо ач холбогдолтой үнэтэй цэнтэй гэдэг утгаараа ингээд энэ хүн ингээд энд ингээд тэг туйлдаад тэгээд газарт ингээд хүрээд ингээд ямар гоё тийм одоо тэр эмэгтэй хүний ингээд айгүй гоё тийм ингээд хөдөлгөөнтэй энэ хүн энэ хүртлээ ямар их одоо зовлон бэрхшээлийг туусан юу үтсэн харсныг бол бид нар бол мэдэхгүй байгаа даа шүү дээ. Гэтэл энэ тэр одоо хөдөлгөөнийг тэр одоо цаана нь бид нар мэдэхгүй байгаа тэр их мэдээллийг энэ хүний яг өөрийнх нь энэ хөдөлгөөн яг энэ одоо мөчийг ингэж одоо авч үлдсэн Данишийн бас одоо үнэхээр бас мэдрэмж нь бол үнэхээр бас гайхалтай байна гэж бас хэлж болно. За тэгээд цааталт нь байгаа энэ бүх одоо хөдөлгөөнүүд одоо дагаа ялангуяа одоо та бүхэн бол манад бол одоо бас байгаль бол үнэхээр сайхан байгальтай юм ус байж байгаа. Тэгэхээр ялангуяа одоо үүл тэнгэрийн зураг бол манайхаа монголчуудаас их ах дуртай. Тийм тэгэхээр энэ дээр бол одоо энэ үүлний хөдөлгөөн энэ одоо бас нэг тийм 50 бус бас байгаад шүү дээ тийм нэг тийм цайвар бас үйл биш байгаа. Тэгээд магадгүй яг одоо энэ мөчөөс өмнөх нэг хэсэг хугацааных нь өмнөхөн одоо энэ далаа шуурхтайч байсан л биднээс бол хэлж мэдэхгүй байна. Яг харахгүй л энэ үйл нь бол ерөөхдөө бол тийм 50 бас үйл байгаа тийм. Тэгээд нэг талаасаа яг энэ үүлний энэ цаатлын хөдөлгөөнүүд нь энэ эмэгтэй тий одоо энэ эмэгтэй туулж өнгөрүүлсэн магадгүй дотор нь ингээ явж байгаа тэр их одоо ачаа хөдөлгөөн одоо сэтгэл зүйн одоо дарамт юу байдгийг энэ бүх зүйлүүд тухайн хэмжээс харуулад байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ нөгөө нэг цааталтанд байгаа энэ бэкграундд байгаа энэ зүйлүүд маань зүгээр нэг тийм гоёлын тийм зургийг нэг гоё харагдуулах ч юм уу тийм одоо хэлбэрээр энэ Даниш бол хараагүй байна. Энийг хооронд ингэж холбож ингэж харсан байна гэдэг утгаар ингээд би ингээд тэмдэглэсэн байж байгаа. За огт ерөөсөө энэ үйл байхгүйгээ биднээс ингээд төсөөлөе л та. Яг энэ үйл ерөөсөө огт байхгүй. Зүгээр ингээд нөгөө тийм цэнхэр одоо үүлгүй тэнгэргээд ботхоор ингээд юм дутаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг ямар сайн зохиомж болцсон бэ гэдгийг бас нэг ингээд шалгуур нь тийм болж байгаа. Ер нь бол ингээд хамгийн бас энгийн байдлаар бол зохиомжийг ойлгох нь бас ямар үндсэн аргачлал байдаг вэ гэхээр за яг тэр субъект одоо объект юу байдгийг те тэрийг ингээд байхгүй болгоод ингээд үзэхэд энэ зохиомжид ямар нэг зүйл дутуу юм шиг харагдаж байна уу гэж үздэг. Тэгэхээр жишээл энэ үйл байхгүй. За тэгээд энэ цааталтанд байгаа одоо энэ хэсэг хүмүүстэй хүмүүс байхгүй гэдэг энэ хоёр одоо энэ объектуудыг ингээ байхгүй гэдэг ингээ бодчих юм бол энэ эмэгтэй хувьд ингээ ерөөхдөө бол мэдээлэл авах энэ эмэгтэй тухай мэдээлэл авах яасан ийсэн гэсэн мэдээлэл авах зүйлүүд нь бол огт байхгүй болчоор энэ ингээ нэг зүгээр нэг одоо далайн ирэг дээр байж байгаа нэг эмэгтэй л болчих гээд шүү дээ. Цааталтанд байгаа энэ мэдээллүүд нь энэ яг энэ story буюу энэ өгүүлэмжийг маш тийм гоё болгож ингэж одоо тийм баялаг тийм одоо болгож гин гэж юм бол надад бол тэгж бууж байна. За тэгэхээр гэх мэтчлэн бол бид нар бол цаашаа бол нэлээд бас ярих бас боломжтой. Тэгэхээр миний хувьд бол яг бас яг та бүхэнд бас хэлий хүндий гэсэн зүйлүүдээ энэ хугацаанд хүндчлөө. Тэгэхээр ер нь цаашдаа та бүхэн бас ингээд манад бас менежментийн өөрчлөлт авч байгаа учраас фото лайваас юу хүсэж байна гэдгээ бас ингээд илэрхийлээрээ тэгээд утсаар илэрхийлж болно, мэйл бичиж болно, бид нэлөө одоо фото лайвын чат бичиж болно. Тэгэхээр юу хүсэж байгаа юм бэ? Ямар юу бид нэр хүсэж байгаа гэдгийг ямар нэгэн байдлаар санаа зовхгүйгээр ингэж хэлж илэрхийлээрээ мэдээж бол одоо бид нар чинь нөгөө эд шидтэн биш болохоор та бүхний нөгөө бүх хүслийг бол биелүүлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ бид нар бол одоо бас өөрсдийн боломж олцсон мэлэг туршлага ашиглаад аль болох одоо бас тэр хүсэлтийг биелүүлэх гээд бас явна гэж бол бид нар бол бодож байгаа. Тэгэхээр та бүхэнд өнөөдөр ингээд Даниш Садик гэдэг энэ гайхалтай уран бүтээлчийн танилцууллаа. Энэ уран бүтээлчийн Рохинжи цагаачдын хямрал гэдэг энэ бүтээлийн төслийг танилцууллаа. Тэгэхээр яг групптэй яг энэ Данишийн вебсайтын холбоосыг би одоо тавьчих. Тэгэхээр та бүхэн бусад төслүүдийг нас үзээрэй. Тэгээд энэ хүнээс суралцаарай. Тэгээд хэдийгээр энэ хүн маань бидэнтэй одоо хамт байхгүй болох болсон ч гэсэн энэ хүний маань хийж бүтээж байсан олон төслүүд бол ингээд олон 10 жилийн турш яригдах нь бол ойлгомжтой. Тэгэхээр яг монголчуудын хувьд бол бас Данишийг та бүхэнд танилцуулсан да миний хувьд бол бас их маш их баяртай. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баяртай.